Бид өдөр бүр хүнс хэрэглэгч тэрхүү хүнсний аюулгүй байдал бидний эрүүл мэнд амьдралын чанарт хэрхэн нөлөөлдөг талаар төдийлөн анхаарч чаддаггүй. Тэгвэл дэлхийн хүнсний аюулгүй байдлын өдрийг тохиолдуулан асуудлаас шийдэлт хаанч аюулгүй хүнс сэдвт уулзалт өдөрлөг зохион байгуулагдаж хүнсний аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал тулгамдсан асуудал цаашдын шийдлийн талаар төр, хувийн хөвшил, эрдэм шинжилгээний байгууллагууд хамтран хэлэлцлээ. Тэгээ энэ өнөөдрийн ивентийг өнгөрсөн жил тэрнээсээ санаачлаад ямар хідэн илтгэгчтэй байсан бэ гэхээр 220 оролцогчтой 20 илтгэгчтэйгээр зохион байгуулсан гэсэн. За энэ дээр яагаад энэ өнгөрсөн жил 20 илтгэгчтэй байсан бол энэ нийтийн хоолны салбар маань өөрөө шинжлэх ухаан юм аа. Эрдэм шинжилгээний ажилчид, бизнес эрхлэгчид бүгд нэг ойлголттой болж иж энэ салбар маань цаашаа хөгжнө гэж бодоод суур ойлголтуудаа бид нар хүргэсэн байгаа гэсэн. За энэ жилийн ерөнхийдөө бид нар одоо энэ үйл ажиллагаанаас гадна юу хийж байгаа вэ гэхээр Food Safety Club гэж сар болгон уулзалтууд хийж байгаа. Энүүгээрээ бүгдээрээ мэрэгжил нэгтүүд цуглуулад яг бүгдээрээ нэг ойлголттой байна уу эсвэл өөр ойлголттой байна уу гэдгийг ерөнхийдөө ярилцаад өнгөрсөн жилийн 26 оноос эхлээд нэг сар хүртэл нийтдээ одоогийн байдлаар 4 удаагийн уулзалт хийсэн байна гэсэн үг. За үүний дараа болохоор бид нар өнөөдөр асуудал хаана байна гэж бодохоор манай нийтийн хоолны салбарыг хүмүүс ойлгохдоо хаанаас эхэлж ойлгодог вэ гэхээр хоол үйлдвэрлэлээс тав хэрэглэгчдэр очиж байгаа процессыг л хараад байгаа боловч энэ нь өөрөө бүгдээрээ явж байгаад газар тариалан мал аж ахуй хөрснөөс эхэлж байгаамаа гэд бид нар харж байгаа гэсэн. Тэгэхээр бид нарын нүдэнд харагдж байгаа процесс нь юу биш тооллолны тавган дээр харагдж байгаа боловч ард нь маш нарийн хүнсний үйлдвэр, газар тариалан, хог хаягдал гээд маш олон аж ахуй нэгжийн оролцоог ер нь явж байгаа гэдгийг ойлгоосоо. Тэгээ энэ бүгдээрээ ерөнхийдөө хоол үйлдвэрлэлээр ажиллаж исэн хүмүүс ирсэн байгаа гэсэн. За үүний дараа бид нар ер нь асуудал хаана байна гэдэг. Ингээ асуудлууд энэ дээр та харсан бах те хаанагаа дор бүрнээ дүгнж байгаа бол юуных нь шийдэл нь юу юм бэ гэж бодсон. За шийдэл нь гэх юм бол бид нар сайн туршлагыг түгээе гэж байгаа. Төр болон хувийн хөвшил хамтдаа байж гурван иргэний нийгмийн төлөөлөлүүд хамтдаа байж бид нар хамтдаа хөгжих юм аа. Тэгэхгүй бол нэг бүгд өөр ойлголттой явах юм бол болохгүй байна гэж харж байгаа. За хамтын ажиллагааг бэхжүүлъя гэхээр буцаад энэ салбар маань мэнд дээр очиж байгаа болохоор энэ салбарын одоо эрүүл мэндийн хамтын ажиллагаа түүхийд импорт лаборатори гэдэг өнөөдрийн бүх оролцож байгаа аж ахуй нэгж маань бүгдээрээ өөрснөө маш чухал гэж ойлгож болох нэ. За тэгээ салбарын уялдааг сайжруулах бүгдээрээ хамтарч байгаа ч гэсэн яг салбартаа уялдаж ажиллаж гинэ үү гэдгийг бүгдээрээ бас нэг бодоод үзээрэй. Яг уялдаа гэдэг нь хамтдаа бүгдээрээ нэг зорилго руу түгээе гэсэн. За баталгаатай мэдээлэлээр хангах гэхээр бүгдээрээ нөгөө сонссон юмаа дамжуулах биш, яг баталгаатай их сурвалжтай судлаачаас нь энэ бүхэн мэдлэгийг сонсвол та бүхэнд илүү ирээдүйтэй хэрэгтэй байна гэж харж байна. За тэгээ хэрэглэгч нь ер нь яах юм бэ? Хэрэглэгч эрүүл хүнсний талаар мэдлэгтэй байснараа, хүнсний зөв ойлголт, зөв мэдээлэлтэй байснараа эрүүл байна. Байгууллага эрсдлээ удирдах тэр нөгөө нэг удаа гараад байгаа хоолны хордлогын 120 сая 30 сая төгрөгийн зардлыг ер нь бол хэмж чаднаа буюу байгууллага та доктортой удирч чаднаа гэж бодож байгаа. Тэгээ энэ хоол хүнсний асуудал нь буцаад нийгмийн асуудал болж байгаа болохоор та бүхний оролцоо маш чухал байх нэ гэж ойлгож байна гэсэн. Энэ бүхэнд орж байгаа та бүхэн хөдөлгөөн ирээд энэ мэдээллийг түгээснээрээ бүгдээрээ доктортой нэг нийгэм рүү хөгжиж очно гэж бодож байгаа. За тэгээд өнөөдөр бид нар бүх юмыг чухалчилж хийгээд байна уу? Эсвэл чухалчилж байгааг хийж байгаа юу гэдгийн дээр би аюу анхаарал өгмөр байгаа. Яагаад гэвэл бүх юм нь чухал гэд хийжээтэл нөгөө яг өнөөдрийн бидний хамгийн чухал асуудал нь юу вэ гэдгийг ерөнхийдөө бол чухалчлаад тэгээд тэр чухал асуудлаа буцаагаад яг тэрүүгээрээ удирдлага төлөвлөгөө гаргаад хамтраараа ажиллая гэд өнгөрж байгаа. Тэгэхээр өнөөдрийн юун дээр бид нар ямар сэдвийг илүү чухалчилж үзэж байгааг та бүхэн үргэлжлүүлээд манай илтгэгч нараас үзнэ гэж бодож байгаа. Тэгэхээр бүгдээрээ юу чухал биш, яагаад чухалын, яг юу чухалчлах ёстой юм гэдгийг бүгдээрээ эндээс харнаа. Энэ жилийн бид нарын эрүүл хүн арга хэмжээ
Хоёр дахь удаага зохион байгуулагдж байгаа. Тэгээд нэлээд олон нийтийн хоолны салбар дээр хөндөгдөд байгаа асуудлуудыг өнөөдөр нэг бүрчлэн илтгэгч нар маань ялцнаа гэж ойлгож байна. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь зөвхөн үйлдвэрлэгчид эсвэл үйлчилгээ үзүүлэгчдийн хариуцлага биш. Харин төрийн байгууллага, мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, судлаачид, хэрэглэгчдийн хамтын оролцоог шаарддаг өргөн хүрээний асуудал гэдгийг тус уулзалт хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байлаа. Энэ удаагийн уулзалтыг Хүнс хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрлэлийн яам, Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага болон Магна Уд эрүүл хүнс, эрүүл хүн нийгэмд үйлчлэх төрийн бас байгууллага болон Магна Блок компани хамтран зохион байгуулсан бөгөөд хоол үйлдвэрлэлд үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд өргөнөөр оролцлоо. Илтгэгчдийн онцлог сэдэв болохоор юуны амгалан халдвар төвчин судлалын амгалан докторийн судалгаа бол бидний хувьд маш чухал. Яагаад хүмүүс хордоод байгаа үндсэн суурь шалтгаан нь юу юм? Бид нар суурь шалтгаанаа олоод буцаагаад энэ хүмүүс хоолны хордлого гэхээр хаагаад эсвэл хоорондоо ярилцахгүй байгаа асуудлыг илүү дэлгэрэнгүй ярилцаад илүү уг уршиг үндсэн суурийг сайжруулах зорилготой байгаа гэж ойлгож байна гэсэн үг. Илтгэгч болгон өөрсдийн асуудлаа хөндөж ярьж байгаа. Тэгээд нүүбийн Хүнс хөдөө аж ахуйн газрын нэг нь бол бодлого хэрэгжилт лаборатори, яагаад Нэгдсэн үндэсний байгууллагын Хүнс хөдөө аж ахуйн газар, нэг эрүүл мэндийн хөтөлбөр яагаад хэрэгжиж байгаа, ямар хэрэгцээ шаардлага гарсан, үндсэн суурийг яриад ингээд нийтдээ хог хаягдал те. Тэгээд хувийн лабораториудын оролцоо, тэгээд тоног төхөөрөмж, хунцар савлага ямар чухал вэ гэдгийг энэ бүгднгийн дэлгэрэнгүй ярилцаад тэгээд энэ манай салбарт бол гинжин холбоо гэж маш их яригддаг. Тэгээд гинжин холбооны аль нэгэн хэсэгт нь доголдох юм бол салбар нийтээрээ доголдоо гэж үздэг. Тэгэхээр энэ болгоныг үе шаттайгаар хамтдаа сайжруулахад энэ хөтөлбөрийн зорилго орчиж байгаа гэсэн үг. Улсад бараг 30 жил хэмжээр ажиллаж байгаад намайг ажиллаж явах нэгний үед бол биологийн хүчин зүйл нь илүү байсан. Энэ бактери шимэгчээр бохирлогт хоол хүнстэй хамгаалалтаа өвчлүүд илүү их хувийг эзэлж ийсэн. Сүүлийн 4-5 жилээс хойш болохоор химийн бодисоор бохирлогдсон хоол хүнсийг хэрэглээд хордлогонд орж байгаа тохиолдсон. Тэгэхээр бид нар яах ёстой? Бид нар хим буюу цацраг руу илүү анхаарал гэсэн. Химийн бодисоор хордсон хооронд бохирлогдсон хүнсний бүтээгдэхүүний хүмүүс идэх олон болох нэ гэж ойлгох ёстой. Энэ бид нар бэлдэх ёстой байна. Тэр цаатын дээр слайдын зураг болохоор нэг бактери 7 цагийн дотор хэд болж өсөж байгаа юм. Тэгэхээр хоолыг их удаан хадгалах гэдэг чинь бохирдол улам хэцүү хүнд болно гэсэн үг. Тэгэхээр хүнд хонсон хоол өгөх гэдэг чинь үндсэндээ алж хатал ямар ч ялгаагүй болж байгаа байхгүй. 7 цаг болоход хэд болж юм бэ? Тооны тараад гарч ийн тийм. Тэгэхээр хонсон хоолыг бид нэг ширхэг бактери ингэж өсөж байгаа юм чинь бид хоолыг хамууч өсгөл гэсэн. Мэдээж энэ юу авч байгаа 2021-22 онд бол цаг тахал гарсан. Тахлын үед яасан гэхээр хүн болгон тахал тусахгүй тул өгөхгүй тул маск зүгээс гараа угааж хэлсэн. Гараа угаагаад хоол ихийн өмнө гараа угаад цэвэр орчид угааж арчаад ирэхэр чинь хоол хүнсээр дамжих үчил өөр аян захмаатай буурсан. Одоо жишээлбэл 2022 онд бол 69 хүн л үлдсэн. Тэр 69 хүн бол ерөөсөө гэр орондоо тийм ингээд нэг арга хэмжээж байх тийм нэг дамтаа болдоо хоньны ажил хийж байгаа тэг хонсон салаадаа идэвхлээд хорцсон байх жишээ юм. Тэгэхээр бид нар хоол хүнсээр дамжих өвчнийг ялангуяа энгийн хордлогыг бол заавал төр засгийг хараад асар их мөнгө хаяад юм уу заавал нэг төрийн байгууллага босч ирж ингэж ажил хийвэл үр дүн гарна гэж бодож болохгүй. Энийг бол хувь хүн өөрөө хоол хийж байгаа нэг хүн үр дүншнийг хийж байгаа иргэн таав хүн эртээ хоол хийж байгаа ээж нар ердөө хоол хийхдээ гараа угаагаад цэвэрхэн орчид хийчих юм бол өвдөх байх бүрэн боломжтой. Энэ маш энгийн бөгөөд
их богино их баг зардлаар бид өгдөх байх боломжтой юм байна гэдгийг харуулсан нэг дата. Нийт дийлэнхээр бүгд үлдсэн үнийг юу харах юм бол хамгийн олон ирчүүд 10 ахуйд чинь уул уургаж 900-аар өвдөд орсон дандаа ирчүүд өвдөж орж ирж шүү дээ. Тэгэхээр бид нэр ирчүүдийнхээ эрүүл мэндийг анхаарах хэрэгтэй. Бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй аюулгүй сайн мэддэг байна. Яг ямар бүтээгдэхүүн аваад энэ маань одоо чанарын баталгаа юм хэрвээ гэдэг онцгой анхаараарай. За дараагийнх нь өөрөөсөө одоо галтгоо хоол хийж ажилладаг эрүүл мэндийг онцгой анхаараарай. Хүний мод урж байгаа биш олон хүний эслээс хамгаалж байгаа гэсэн. Тэгээд өвчтөй байх бол яад дэмжих хэрэгтэй байна. Өдөр тутмын угаал хүлээж бол тэр хөөсний бүтээгдэхүүн гэдгээс илүү бүтээгдэхүүнээс илүү нөгөө бандан тавиар утгач юм уу бохирдсон байд тэрүүгээрээ таргаж. Тэгэхээр угаалгах цэвэрлэгээд онцгой анхаараарай. Энэ гадаад орчин болоод тэр хүүхдийн байгууллага уул уургаад онцгой анхаарах зайлшгүй шаардлагатай нэг юм байна. Уулзалтын үеэр хүнсний аюулгүй байдлын хяналтад зохицуулалт хүнсээр дамжих, халдварт өвчний өнөөгийн байдал, хүн амын хоол тэжээлийн нөхцөл байдал, хүнсний лабораторийн шинжилгээний ач холбогдол зэрэг олон асуудлыг хүндэн ярилцлаа. Мөн нэг эрүүл мэнд үзэл баримтлалын хүрээнд хүн, амьтан, хүрээлэн буй орчны эрүүл мэнд харилцан уялдаатай болохыг онцолж, хүнсний аюулгүй байдлыг хангахад салбар дундын хамтын ажиллагаа чухал үүрэгтэйг мэргэжилтнүүд тайлбарлав. Яг сүүлийн жилүүд ганц Монгол улсад 5 төрлийн өвчл өсөн намгигдээд байгаа юм биш л те. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаагаар бол сая миний хамгийн ихний ихтгэл дээр гарсан нийт нөгөө халдварт бус өвчний шалтгаалсан одоо өвчин эмгээгчин дэлхийд маш их өндөр байгаад байна шүү. Монгол улсад ч гэсэн бас өндөр байна шүү гэдэг энэ мэдээллийг бас дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас бид нарт өгж байгаа. За дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлж байгаа энэ өвчлөлийг бид нар хараад үзэхээр хор тавдрын ялангуяа өвчл олон улсын хавдрын судалгааны төвөөс мэдээлж байгаа өвчлийн бүтэц дотор Монгол улсыг гаргаж харуулахаар элэний хавдар нэгт орж байна. Хоёрт нь ходоод, за гуравт нь уушиг, за дөрөвт нь умаа үзүү, тавт нь улаан олоо гэсэн өвчлөл танаа нийт хавдрын чинь бараг 70-80% дангаараа эзэлж шүү гэсэн мэдээллийг гаргасан. За сүүлийн жилүүдэд бол Монгол улсын өвчлөл нас баралт ямар байна вэ гэдэг одоо бүртгэл хандлтын мэдээлэл дээр дүн шинжилгээ хийгээд үзэхээр Монгол улсад элэгний хавдар нөгөө номер 1 нь хിവэрэ байна. Хоёрт нь ходоодны хавдар хിവэрэл байна. Гуравт нь уушгины хавдар байна. За дөрөвт нь умаа үзүү орж ирж байна. Тавт нь одоо бүдүүн шулуун гэдсний хавдар орж ирж байна. Эргүүлээд за энэ тоо мэдээлэл дээр бид нэр дүн шинжилгээ хийгээд үзэхээр энэ сэргийлэх бүрэн боломжтой, дээр нь урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой. Ялангуяа элэг умаа үзүүний хавдар бол вирусын шалтгаантай өвчин эмгэг байдаг учраас 100% урьдчилан сэргийлэх боломжтой ийм хавдрууд бас нийт зохилж байгаа байрлалын хавдар дотор орж байна. Тэгэхээр иргэд юу хийх вэ гэхээр энэ элэгний хавдрын дархлаажуулалтанд ТБЦ вирусын дархлаажуулалтанд хамрагдах хэрэгтэй байна. За умаа үзүүний хор тавдрыг үүсгэж байгаа хүний папиллома вирусын эсрэг дархлаажуулалтанд бас эцэгчүүд хүүхдүүдэд хамруулмаар байна. Хэрвээ та умаа үзүүний хүний папиллома вирусын халдваргүй гэдгээ эрэгтэй та мэдчихвэл бас нөхөн дархлаажуулалтанд хамрагдах бүрэн боломжтой байгаа. Тэгэхээр нийт хавдрын эзэлж байгаа эхний 5 байрлалын 2 байрлал нь ерөөсөө халдварын шалтгаантай болчихлоо шүү дээ тий. За дараагийн нэг том хүндэггээд байгаа сэдв нь бол ходоодны хавдар. За ходоодны хавдар бол сүүлийн жилүүдэд нэлээд өсөн нэмэгдэх. За эхний байруудад ордог ч гэсэн өвчлөлийн тоогоор бол нас баралтаараа ч гэсэн Монгол улсад өндөр байна. Тэгэхээр ходоодны хавдрыг үүсгээд байгаа нь хеликобактер гэж тодорхойлохгүй байгаа ч гэсэн тэрийг нөхцөлдүүлж байгаа хүчин зүйл нь өөрөө хеликобактерийн халдвар нь маш удаан жилийн явцын туршид ходоодны салстын дор байрлаад ходоодны шархлаа үүсгдэг байх нь. За энэ ходоодны шархлааны үндсэн суурин дээр яг нь ходоодны хавдар бас нэлээд түгээмэл тохиолддог байх нэ. За мөн сүүлийн үеийн судлаач нарын одоо дэлхийн олон судалгаануудаас ингээ харахаар мөн ходоодны хорт хавдрыг Эпштейн-Баррын вирусээр үүсгэгдсэн байх магадaltaй болцсохгүй. За ийм ходоодны хавдар дээр за энэ вирусын зарим штаммууд илэрж байна гэсэн ийм судалгаанууд байдаг. За
эргүүлээд дэвштэй барын вирусыг Монгол улсад бас төдийлөн сайн тийм судалсан судалгаа бол байхгүй. Тэгэхээр нийт судлаач нартай хотодны хавдрын шалтгаанд Монгол улсад одоо зөнхлөх 2 дугаар байранд орж байгаа энэ хотодны хорт хавдрын шалтгаан Монгол улсад одоо саяны миний дурдсан вирус үү эсвэл үнэхээр юм биш үү гэдгийг бас мэдээж судлаач нартай бас нээлттэй орхихыг хүсэж байна. Хилцүүлгийн үеэр оролцогчид хоол хүнснээс шалтгаалсан халдварт өвчин, ялангуяа хоолны хордлогын шалтгаан нөхцөлийг илүү наривчлан судлах шаардлагатай байгааг онцолсон юм а. Түүнчлэн урьдчилан сэргийлэх тогтолцоог боловсронгуй болгож хүнсний үйлдвэрлэл үйлчилгээний бүхэл шатанд эрсдлийн удирдлагыг сайжруулах нь чухал байгааг хэлж байлаа. За өнөөдрийн илтгэлийн үед гэх юм бол хүнсний сүлжээнд их лабораторийн үүрэг оролцоо яг юу юм бэ? Олон улс яг аль чиглэл рүү хандж байгаа юм бэ гэдэг талаар ярьлаа. Бидний хувьд бол одоо хүнс хоол үйлдвэрлэлийн чиглэл бол аюул бол хаасаагүй байна. Тэрийг бол лабораторийн шинжилгээгээр баталгаажуулж өөрсдийнхөө одоо хязгаарлагдсан нөөцийг зөв зүйлдээ зарцуулж одоо хүн ардаа эрүүл мэндээс хамгаалах цаашлаад энэ дэлхийд одоо нас баралтаараа тэргүүлэх шалтгаан болоод байгаа одоо ходоод улаан хоолой тий дөнгөцний хорт хавдар гэх мэтчлэн за чихрийн шижин харшил гэх мэт энэ архаг дамжрах хувцастай өвчнүүдээс сэргийлэхийн тулд хоол үйлдвэрлэл хүнс одоо үйлдвэрлэгчид үйлдвэрүүд одоо хүнс худалдаа эрхлэгчид лабораторид бүгд нэгдэж ажиллах ёстой гэсэн агуулгыг өнөөдөр хөндөж ярьсан байгаа. За тэгэхээр лабораторийн шинжилгээг бол ерөнхийдөө ингээд 3 бүлэг шинжилгээнд хувааж байгаа. Саяны бидний ярьсан халдвар хордлогын тухай асуудал бол биологийн шинжилгээ. Эдгээр дандаа амьд биетээс үүсдэг. За мөөгөнцөр байна, бактери байна, паразитууд байна. Энэ дээр үүснэ. Эдгээр өсөж хөгжин тэр хэдэн цагийн дотор 2 сая болчихсон байж байгаа шүү дээ. Энэ маань өсөж хөгжин. Дараагийнх нь бол физик. За хоолн дотоос ч үүс гараад ирлээ, шил гараад ирлээ гэх юм бол энэ бол физик. Энэ бол дандаа энэ хоёр маань эргүүлээд яадаг вэ гэхээр хүний биед чочмог одоо эмгэг үүсгдэг. Тэр хүн тэр даруйда 72 цагийн дотор гүйлгэн эсвэл ямар нэгэн хоол боловсруулах замын гэмтэл үүснэ. Тэг ингээд хүний биед сөрөг нөлөө үзүүлж хоол хүнсний шалтгаалх өвч үүсгдэг. Хамгийн анхны буюу химийн шалтгаан нь өөрөө хүний нүдэнд харагддаггүй маш нууц. Эсвэргээр одоо бид нар ярьдаг байсан шүү дээ нөгөө жимс илүү гоё байх тусмаа химийн одоо бодисоор бохирлогдсон байх вэ те ургамлын хамгааллын бодис хэрэглэсэн байх вэ гэж ярьдаг басантай адилхан энэ маань ингээд хичнээн сайхан хүмүүс байсан ч гэсэн бид нарыг тахаарч чаддаггүй. Гэсэн юмнээ энэ гурван одоо өвчин үүсгэж байгаа хүчин зүйлийн маань эхний хоёр нь чочмог буюу түрүүн амглан доктор хэлсэн хүмүүсийг хотоосаар авчаад имжлээд халдваргүйжүүлээ сайхан болгоо явуулчихна. Гурав дахь буюу химийн бохирлыг одоо олон улсад юу гэж үзэж байгаа вэ гэхээр энэ бол архаг өвчнүүдийг үүсгэх юм аа. За тэр саяны ундрмын хэмжээ ярьсан за тэр улаан хоолой, ходоод, илэгний хавдар. За дээрээс нь магадгүй зарим төрлийн химийн бодисууд дааврын өөрчлөлтөнд орсон тэр хөхний хавдрыг үүсгэж авах боломжтой гэсэн судалгаанууд явж байгаа. За өнөөдрийн илтгэлүүд бол маш уялдаа холбоотой. Тэгээд яг ингээд нэг салбарыг хамраад орж ирсэн хүнд бол ер нь хоол гэж юу юм бэ? Яагаад бид нар хоолыг илүү их чанарын өндөр түвшинд авч үзэх ёстой юм бэ гэдэг агуулгыг бол цогцоор нь өгж байгаа онцлогтой гэж бодож байна. Хавдрын эрсдлийн үнэлгээнийхэн байна, халдвартын эрсдлийн үнэлгээнийхэн байна, тий нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийнхэн байна. За тэгээд одоогийн лабораторийн нөхцөл байдлыг үндэсний аюулгүй байдлын лавлгаа лаборатори маань танилцуулж байна. Бидний хувьд бол олон улсын чиг хандлага юм байна. Хэдүүлээ дараагийн түвшиндээ гарахдаа хамтдаа явах ёстой байна гэдэг энэ агуулгаар орж иж байна. Тэгэхээр өдөөс өмнөх хилтгэлүүд маань ингээд яг одоогийн нөхцөл байдал цаастын чиг хандлагыг ярьсан бол өдөөс хойш бид нар яг сайн туршлагуудаа сонсоод бие биенээсээ суралцахаар болсон байгаа. Өнөөдөр хүнсний аюулгүй байдлын асуудал нь зөвхөн бүтээгдэхүүний чанараар хэмжигдэхгүй, үйлдвэрлэлээс эхлээд тээвэрлэлт, хадгалалт, боловсруулалт, хэрэглээ хүртэлх бүх үе шатанд аюулгүй байдлыг хангах шаардлагатай болжээ. Үүнтэй холбоотойгоор хүнсний лабораторийн шинжилгээ, технологийн шинжилгээ, инновац, ажилтнуудын сургалт, мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэх, асуудалд онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг оролцогчдод онцлон тэмдэглэж байлаа. Өнөөдөр хүнсний хангамж аюулгүй байдал гэдэг бол хүн болгонд хамааралтай ийм чухал асуудал байдаг. Одоо өрх гэрийн хоол үйлдвэрлэлээс ахгүйгээд олноороо үйлдвэрлэдэг
нийтийн хоолны ийм том үйл ажиллагаа явуулж байгаа газруудад хүнсний хангамж аюулгүй байдалтай холбогдуулаад түүний стандарт эрх зүйн орчныг сайжруулах маш чухал хариуцлагатай ийм одоо салбарууд ажиллаж байгаа бүх ажилчны албан хаагчдыг цуглуулan нэг дор чуулж байгаа бахархуултай сайхан юм болж байна. За хүнс хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл худалдаа эрхлэгчтэй мэргэжлийн холбоог одоо тэргүүлдэг хүний хувьд хумцар сав буюу стандарт ус хумцар сав баглаа бодлын эрх зүйн орчин бай хүнстэй хүрэлцэж байгаа энэ асуудлаар хэрхэн одоо зөв харьцах тухай энэ хүү үйл ажиллагаанд бас өөрийнхөө мэргэжил аян хэмжээнд илтгэл тавих гэж байна. Тэгэхээр өнөөдөр бидний өмнө толгомдоод байгаа хоол үйлдвэрлэлийн салбарт хэрэглэгдэж байгаа нэг удаагийн сав баглаа бодлогоос ахгуулаад хүнстэй хүрэлцдэг аюулгүй ганц сав үйлдвэрлэл түүний эрх зүйн орчин буюу заашгүй одоо шаардлагатай хумцар савыг халах тухай асуудлаар энэхүү одоо үйл ажиллагаанд илтгэл тавих гэж оролцох гэж байна. За ингээд нийт одоо монголчуудаа хүнсний аюулгүй байдлыг эрхэмлэж хүн болгон аюулгүй хүнс одоо хэрэглэхийн төлөө чармаан ажиллахыг бас уриалж байна. За хүний дөрөвдөө хумцар саваас халахад ганц саваа салхийг гэдэг одоо энэ бол үнэхээр хүн болгоны мэддэг мөртлөө хэрэгжүүлэх боломж олохгүй байна. За ингээд хамгийн чухал зорилго бол өнөөдөр энэ байгаа хүмүүс бүгдээрээ хүнсний аюулгүй ярьж байгаа юм. Эхний ээлжид бэлтээ байгаа хүнсээ савуудыг арч цайлгаас уриалж байна. Зарчтай байгаа юм шиг байна. За дараагийн нь энэ хүнсээ савны үйлдвэрлэлийн байдлыг дэлхийн ийм хэмжээтэй хаваад үүсгэв. 50 оноос хойш үйлдвэрлэлд нэмээ явсан хэрэг өнөөдөр 23 онд ийм одоо хэмжээтэй үйлдвэрлэлд өсөж байна. Энэ бол одоо системүүдээр гаргасан тоо. Мал ахуй бидний ч бол бахаа дамжаад одоо ийм хорноо үйлдвэрлэдэг байна. Хөрс орон гарын хорноо үйлдвэрлэдэг. Тэгээд усаар байж байна. Өөрөөс хаваараа байж байна. Ийм хэмжээтэй барыг бидний төлөвлөж байна. За энэ хэрэгж байгаа сүүл цагаан бид маань олон гаралтай хамгийн эко бүтээгдэхүүн гэж хэрэглэдэг үндэсний үн хэрэгтэй. Ямар савсуулах савлагдаж, хадгалагдаж, дээвэрлэгдэж бидний хаалгаар болж байгаа. Энэ үнэхээр зурвагт. За энэ манай компани үйлдвэрлэж байгаа хумцар савнгүй адаас ганц савны үйлдвэрлэлийг хийж байна. За ингээд хамтдаа бовор дараагийн бас нэг олон салбарт үйлдвэрлэж байгаа бол энэ автобус маяг тавх сэрэг ороос үрсэж байгаа хөтлөөс үрсэж байгаа юм хэрэгтэй баасан авах контекст. Бас тэгээд бактер хатаапрыг үүсгэж байгаа шалтгаан. За тэгвэл энэ дээр яасан. Түүний өөрсдөө яг хөөг нэг том угаалгын машиныг нэгдээ хийх олон зүйл бүгд хийж байгаа. Манайх өнөөдөр стандарт байсан гаддаг бүгднийг садраад ганцхан угаас өөрөө дотор халуун бэлтгэлийн салцуулах хоолны процесс бүгдийг нэг дараад оруулчихсан бол өнөөдөр бид ийм шинжилгээ хийж байгаа. Энэ агтаа угаалгын машиныг бид бас өөрсдөө энэ анаас хадгалаад үйлдвэрлэж байна. Дараа нь аюулгүй энэ чиглэлүүд үйлдвэрлэлд 3 жил болж байгаа. Бидний дутуу угаас нь аюул тавгаар дамжиж, халуун саргаар дамжиж бид биеиндээ одоо вирус тарааж байгаа юм хэлдэг. За ингээд ийм сайхан хумцаргүй ганц хавтай Монгол айлгийн гэрүүл орчин үйлсээсээ гэж өрөөлж байгаа. Хүнсний аюулгүй байдал зөвхөн нэг байгууллага нэг салбарын асуудал биш. Энэ бол хүн бүрийн эрүүл мэнд, амьдралын чанартай шууд холбоотой нийгмийн чухал асуудал юм. Асуудлаас шийдэлд хаанч аюулгүй хүнс уулзалтын үеэр дэвшүүлсэн санал санаачлага, хамтын ажиллагааны үр дүн цаашид хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх бодит алхам болно гэж оролцогчид үзэж байна.